За. Лайвын цаг эхэлж байна. Ээлжид лайв хийх гэж байна. За, лайвд Монголын пэйж группт болоод лайвд байх алсууд орж иртэл уламжлал ёсоор албасаар эхэлтэл нэг 10 минут. За 10 минут бидний лайв ямар чиглэл зорилгоор явуулж байгаа вэ гэдгийг хэлээд албасаар 10 минутын дараа эхэлнэ. За хоёр нь бол Монголын уламжилт ёс заншил болоод ёс заншилын цаана ямар гүн ухаан, цэцэн мэрэгэн ухаан оршиж байдгийг бэ гэдэг талаар. За ингээд Монголын уг дээдсийн тэнгэртэй хийсэн дээд гэрээ буюу алтан дээд гэрээ гэж нууц, Монголын нууц товчоон гэж тийм ээ. Гүн цэцэн мэрэгэн ухаанаа товчоолоод нууцлаад нандгиж хадгалж тэрний одоо амин чанарыг алдуулахгүй байхын тулд ингэж хийсэн. Тэгээд Монголын нууц товчоон бол одоо дэлхийн түүхэнд нэлээд үнэтэй байр суурь хөдөлдөг юм судар сургаал гүн ухаан, цэцэн мэрэгэн ухаан, Монголын суу ухаан болдог. За тэгвэл үүнийг задлах Монголыг нууцлцсан, товчоолчихсон тэгээд тэр үгэн дотор нуугаад энэ амин чанарыг алдуулахгүйгээр бас зохих хэмжээгээр үгнийх нь утга чанарыг кодлж нуусан ийм одоо онолууд байгаа. Энэ нь Монголын нууц товчооноо задлж дэлгэрүүлж тайлахын тулд эргэж дэлгэрэх ёстой тэнгэрийн гэрээтэй түүхэнд бол алтан дэвтэр, алтан бичиг, одоо Чингисийн алтан бичигч гэдэг юм уу тийм ээ. Их Монголоос бол түүхэнд үлдсэн эрэлхийг илэгдээд байсан Монголын нууц товчоодоо цуг үлдсэн алтан дээд гэрээ гэж одоо ингэж нэрлэгдэж дэлгэрч байгаа. Алтан дэвтэр, алтан судар, алтан бичиг гэж эрэлхий илэгдэж хайгдаж байсан ийм судар сургаалыг одоо бол Мөнх тэнгэрийн мушиг гэж Чингис хааны үеэс дээд оюунаас авч байсан иш бошгоор тэр 800-ны өмнө өв дээдэс өнгөрсөн үеэсээ түүхээсээ буюу ураг удмынхаа өнгөрсөн цагаас суралцж байгаад тэр цаг дээрээ буюу 800-ны тэртет их Монгол гүрний төр төсвийг байгуулахдаа ёс заншлын цаана ёс зүйт төр байдаг юм а гэдгийг ахуйд төр гэж нэрлэж ингээд. За энд хүргэдэг тайлал судар сургаал нь бол алтан бичиг, алтан дэвтэр, алтан судар гэх мэтээр эрэлхийлэгдээд байсан баг. Ингээд Монголын түүхэнд байсан их Монгол гүрний үед үлдсэн нууц товчоон, алтан дэвтэр гэж хоёр судар байдаг байсан байгаамаа гэж эрэлхийлэгдээд байсан. Ингээд энэ судар маань явж одоо жишээлх юм бол Ордсын соёлд бол алтан дэвтэр гээд сурвалжлагтаад байдаг. За тэнд байна гинэ, энд байна гинэ, гарч гинэ, ил гарч гинэ гэдэг ингээд энэ одоо батлагдаагүй юм суурхлууд хүртэл яваад байдаг юм байсан. За тэгэхдээ сүүлийн үед одоо энэ 1900-аад оны үеийн Монголын түүх судлал нөгөө эргэж сэргэж дэлхийн тавцанд Монгол улс гэж гарч ирсэн. Энд бол зүгээр л яваад байна да. Дэлхийн тавцанд гоо миний дээр бол зүгээр л яваад байна шүү дээ урсаад байна. За ороод ирсэн. За тэгэхээр дэлхийн тавцан дээр Монгол улс гэж эргэж сэргэн мандсан 1900 оноос бол энэ алтан дэвтэр, алтан бичгийн тухай бол Монголын түүхэд их Монгол гүрнээс үлдсэн нууц товчоон, алтан судар гэж байсан гэдэг ингээд сурвалжлагтаад нууц товчоон нь бол илэрхий болсон
Энэ бол одоо ханз бичгээр бичигдсэн Монголын нууц товчоон гэж. За энэ бол бас амин чанарыг алдуулахгүй тулд алтай язгуурын хэлээр буюу тэнгэрийн хэл гэж хэлдэг. Эртний авай зүүн хэл болдог. Согод бичиг Монголын худам бичиг, уйгар бичиг гэж хөгжиж явсан. Буган соёлын буган бичгийн соёл гэж хадны бичээснээс босоо бичиг болж үлдсэн энэ өв соёл дотор босоо бичгийн өв дээд өв нь болдог хадны бичээснээс. За тэгэхээр энэ бүх хүн төрөлхтний бичгийн соёлын дээд өв бол Монгол алтайгаас гаралтай юм гэдгийг эртний Монголын дээдс энэ алтан дээд гэрээ нууц товчоондооч дурдсан байна. Гэтэл сүүлийн үед супер нэгдлийн онлын Ч Эрдэнэва гэдэг их мэрэгэн дээдсийн гэгэн эрдэмтний маань бичсэн Ч Эрдэнэва бичсэн их гурвалжин номонд бол энийг баталсан нотолсон ном юу байлаа шүү дээ. Судалгаа тийм ээ. Хадны бичээснээс одоо сүг зураг гэж хэлдэг. Хадны бичээс гэд хэлдэг тийм ээ. Одоо янз бүрээр хэлээд байдаг. Энэ хадны бичээснээс санскрит бичгийн өв болдог шуван шүтээдний бичиг буюу Дравидын бичиг соёл гэж Ведийн соёлыг бий болгосон, санскрит бичгийг бий болгосон соёл алтайгаас нүүгээд Гямлаг дамжаад эндхэгт очиж Ведийн гүн хааныг бий болгожээ гэдгийг их өвийг бол Эрдэнэва хадны бичээснээс судалсан их гурвалжин номондоо бичсэн байдаг шүү дээ. За ингээд дараа нь Мая соёл буюу дөрвөлжин соёл гэж тийм ээ, суурин соёл иргэжлийн өв болдог. Дөрвөлжин соёл ханз бичгийн өв болдог. Дөрвөлжин бичиг, дөрвөлжин соёлын өв гэдэг бол одоо энэ алтайгаас нүүхтэй саяны нуруу, хангай нуруу, хэнтэй нуруу гэж шилжээд нүүсээр байгаад хянганы нуруу хүрээд тэгээ хоошоогоо шиврийг давж нүүгээд ингээд одоо хойд их газрын хойд Европ, Азийн их газрын хойд иргийг дагаж нүүсэн зүүн тишээ нүүсэн бол Мая соёлыг бий болгосон тэр Берингийн хоолойгоор гэдэг үлээ чинь нөгөө Аляск, Якутын их газрын хоолой байхад тэр тийшээ Мая соёл гэж нүүжээ гэж. Энэ бол хамз бичгийн дөрвөлжин соёлын өв тийшээ бас салбарлаж нүүсэн байх гэж байна. Ингээд одоогийн Азийн хамз бичиг Солонгос, Япончууд, Хятадуудын бичиж байгаа хамз бичиг дүрст бичгийн буюу дөрвөлжин соёлын бичиг болвол алтайгаас бас нүүсэн байна гэдэг нь тэр хадны бичээснээс тодорхой болдог. Харин буган соёлын бичиг нь буюу босоо бичгийн дээд өв болдог. Буган бичгийн буган чулуун хөшөө буган соёл гэдэг бол Монголдо олджээ гэдэг. За ингээд эндээс босоо бичиг эртнийх нь бол согод худам бичиг болоод уйгар бичиг болоод ингээд эргүүлж монголчууд хэрэглээд явсан юм байна шүү дээ. Тэгэхээр хүн гүрний үед хүртэл энэ бичиг соёлыг монголчууд ийш нь тийш нь харилцааны бас хэрэглэл болгож явжээ гэдэг нь одоо сүүлд олдож байдаг ийм баримтууд байх жишээтэй. Тэрнээс өмнөшөө нь бол одоо хадан дээр байгаа бичиг болж таарж байна. Ингээд энэс бол алтайгаас Монгол бичгийн ерөн бичгийн соёл эндээс хүн төрлөختний үүсэл эндээс нүүжээ гэдэг нь бол тодорхой болох нь байна шүү дээ. За ийм жишээтэй. За тэгэхээр өндөр бичгийн соёлтой байсан бидний чинь 70 жил Оросын коминтерны бодлогын нөлөөнд байхад болвол тэгтээ бид бүгд найрамдах улс байсан тийм ээ. Республик байгаагүй шүү дээ. Оросын зөвлөлт холбоот улсын дотоодын улс байгаагүй. Гадаад Монгол нь бүгд найрамдах Монгол улс байсан тийм ээ. За ийм жишээтэй. Тэгэхээр энэ 70 жил дотор бол энэнийг бид бүр мэдхэн байдлаар доройтсон. Манжин 200 жил, 220 жил, социализмын 70 жил гэж тийм ээ. Энд ингээд 300 гад жил бол бид өв соёлоос салсан байж одоо харин эргээд 90 оноос хойш өв соёл маань дэлгэрхтэр энэ дээд гэрээ тэнгэртэй хийсэн алтан дээд гэрээ Монголын нууц товчоогоо тайлж энэ нөгөө цоожилж товчоолсон үгэн дотроо цоожилж хийсэн нууцуудаа эргүүлж
дэлгэрүүлж тайлах тол бичиг нь бол алтан дээд гэрээ болдго юм байна гэдэг нь тодорхой болж гарч ирж байна л да. За ингэтэл энэнийг одоо шинжлэх ухааны бодит зүйлд буюу материаллык зүйлд баталгаа нэгдэг материалист философчдын хувьд бол энэ хаалттай л байгаад байгаа зүйл үгээсэгдэг ийм үзэл бодол ч одоо байгаад байгаа юм байна шүү дээ. За тэгэхээр энээс бид салж бэлэг чанартай одоо шашны философи бол бэлэг чанартай гэтэл Монголын тэнгэр үзлийн философи Монголын ахуй ёс заншлын цаад философи бол сансарлаг чанартай юм юм аа. Тэгэхээр энэнийг бол шинжлэх ухааны философийн нэрээр бол дуализм гэж тийм ээ. Сансарлаг философик тийм ээ. За энэ нь бол домог зүй гэдэг гүн ухаанаар явдаг. Энийг нь мифологизм гэж тийм ээ. Ингэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээд материалист философи, идеалист философи хоёр зогсонг байдалд буюу цаашаа хөгжих зам нь гарч өгөхгүй болох төр дуализмаар энийг тайлуулдаг. Энийг тэнгэр үзэл гэж Монголын өвөг дээдс оюунчлалыг нь тэр философийн хувьд бол нэрийдэжээ тэнгэр үзэл гэж. За ингээд тэнгэр үзэл бол тэнгэр шинжлэх ухаан, тэнгэр оюун юм аа гэдэг нь тодорхой болж эхэлж байгаа. За ингээд энэнийг бид нар одоо дэлгэрүүлэхээр тал талдаан одоо янз бүрээр суралцаж үзэж байна. Тэгэхээр энэ бол дэлхийн хүн төрөлхтний ирээд хайгаад олохгүй байгаа. Тэгээд өөр өнцгөөс өөр боловсролын өөр ахуйд уялгатай ийм одоо тогтолцоо системийг л хайгаад байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ нь бол одоо тэнгэр үзлийн гүн ухаан Чингис онол болох юм аа гэж ингэж одоо бидний дээдс алтан дэвтэртээ хэлсэн байна. За ингэхээр бидний өнөөдрийн албан ёсны лайв эхлэе. За тэгээд та бүхэн цааш нь олон улсуудад дамжуулаад олон хүн оруулахыг бодоорой. Бид цагаан сар болох гэж готгон холбогдуулаад Монголын цагаан сар гэдэг баярын ёс заншлын цаана ямар гүн ухаан, цэцэн мэргэн ухаан байсан юм бэ гэдгийг бид нэр дурсаж ярих гэж энэ ээлжид лайв хийж байна. Энэ маань 39 дахь лайв болж байна тийм ээ. За ингээд лайвд орж ирсэн хүмүүсийн энэ өдрийн амгалан айлтгыг цааш нь бас дамжуулж түгээж энийг бас мэдэж цаана нь ёс заншлын цаана ямар гүн ухаан байдаг юм бэ гэдгийг цагаан сартай холбоотой ёс заншил дээр бид нар бас цаад энергийн гүн ухаан нь цэцэн мэргэн гүн ухаан юу байсан юм бэ гэдгийг ярилцъя л да. Тэгэхээр одоо бидний энэ цагийг бол үзэл онолын дайн болно гэж тэр алтан дэвтэр гэж хэлсэн буюу алтан судар, алтан дээд гэрээ гэж одоо нэрлэгдэж байгаа. Энэ эргэж дэлгэрсэн сударт маань бол байгаад байгаа юм тийм ээ. Чингис хаан тэнгэрийн зарилгийг биелүүлж болсон. Тэнгэрийн дашуур гэж дэлхийд бол Атила хаан, Чингис хаан бол 1,000 тэнгэрийн дашуур байгаад шүү дээ. Ингэж одоо тодруулчихад байна. Тэгэхээр Чингис хаан маань мөнх тэнгэрийн зарилэг, мөнх тэнгэрийн хүчин дор төрийнхэн зарилэг цаазаар хаврын тэргүүн сарны тоолол буюу Европын, Азийн тоолол бол сарны тоолол юм тийм ээ. Харин Монгол тоолол бол одон зурхайн тоолол байсан шүү дээ тийм ээ. За ингээд Европын тоолол бол нарны тоолол юм. За энийг бид аргын бэлгийн гэж ярьдаг тийм ээ. Бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гэж Азийн хувьд бол нөгөө он солигддог жил солигддог энэ одоо баяр ёслол маань. Тэгэхээр энэ нь Чингис хааны зарилгаар хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сар гэдэг баярыг авчирч зарлиг болгож энийг мөрдүүлсэн. Энэ бол 800 жил тасралгүй явсан ийм одоо Монголын ёс заншлын дээд энергийн хуйлаан биелүүлдэг, ухамсар оюуны хуйлаан биелүүлдэг цэцэн мэргэн гүн ухаанаар тайлагдах ёстой баяр юм. За тэгэхээр цагаан сарыг хаврын тэргүүн сард авчирсныг одоо нөгөө үзэл онолын дайн хийгээд ирэхээр 9 сард бидний цагаан сар байсан гэдэг. Чингис хаанаас өмнө бол тийм байсан байж болох юм. Тэгэхээр Чингис хааны зарилэг мөнх тэнгэрийн зарилгаар энэ бол хавар ирсэн байгаа цаана их нарийн цэцэн мэргэн ухаантай юм аа. Тэгээд энийг одоо үзэл онолын дайн хийлгээд намар тэр болно гэдэг. Ингээд одоо Азийн тоололч гэсэн заримдаа жилээр зөрдөг. Үгүй сараар цагаан сар нь тийм ээ.
Сарны тоолол нэг сараар зөрдөг явдалч байна. Өдрөөр зөрчиж байгаа явдалч байна. Энэ бол зурхаачдын янз янзын зурхаагаа холсны үр дүнгээр ийм болжээ. Сарны зурхаа, оддын зурхаа хоёрыг одоо зөв тайлж явахгүйгаас нэгдүгээр шалтгаан нь энэ юм. Үзэл номлын дайн гэж үүнийг хэлсэн. Хоёрдугаар гол шалтгаан буюу хоёрдугаар шалтгаан нь нарны аймагт оршиж байгаа дэлхий гэдэг цэнхэр гариг маань цаг хугацааны хувьд бол жил ирэх тусам агшилтанд ордог буюу ховсолд орж байгаамаа. Тэгээд эртний маягийн соёл буюу тэр дөрвөлжин соёлын философт байсан хуанлын тоол, мая хуанл гэж нэрлэгддэг. Энэ бол одон зурхаан хуанл байсан. Монголын өвөг дээдсийн эртнээсээ барьж явсан. Энийг Чингисийн хувлайн үед дахид засан тохинулсан юм байдаг шүү дээ, тийм ээ. Ингээд энэ зурхааг бол бас зөв зурж чадах ийм үзэгдэл жоохон алдагдаад байгаа юм болоо да. Тэгээд энэ сарны хөдөлгөөнөөр, оддын хөдөлгөөнөөр, нарны хөдөлгөөнөөр харьцуулж гаргаж ирдэг зурхааг одон зурхаа гэж байсан. Тэгээд дэлхийн хурд өөрчлөгдснөөс дэлхийн одоо овор хэмжээ буюу денс жинэн сансар окторгууд байгаа эзэлхүүнийхэн тэгээд өөрийнхөө нарыг тойрдог өөрийнх нь тойрог замынхаа хурдны өөрчлөлтөөс болоод өөрийнх нь биеийн массын эзэлхүүн өөрчлөгдөд байна гэсэн үг шүү дээ дэлхийн маань. Тэгэхээр энэ бол хумхийн тоос гэж буддын гүн ухаанаар нэрлэдэг. Сансарт байгаа элдв янз бүрийн химийн элемент солир гэдэг хэлбэрээр дэлхийн агаар мандлын бүрхөвч рүү дэлхийн аавраа руу орж ирэх дээрээ одоо шууд шатад дуусаагүй буудаг нь солир гэдэг байгаа тийм ээ. Шатаад ингээд одоо хумхийн тоос болоод тэгсэн мөртөө тэрэн дотор химийн элементийг дэлхий дээр байхгүй химийн элементийг авцардаг ийм үзэгдэлч бас гарах нь байна шүү дээ. Тийм учраас Менделеевийн үнэлэх системд 108 элемент байсан нь одоо 109 болчиход байгаа энэ үзэгдэл юм л да. Тэгэхээр энэ бүгдээс ингээд нэгтгэхэд одоо бодоод үзэхдээ ерөөсөө Монголын тэр сансрын зурхаа, нарныхч тэр, сарныхч тэр дахиж шинжлэгдэх ийм цаг байх юм байна гэдгийг Мая тооллоос авахуулаад хэлсэн байгаа. Тэгээд энэ Маягийн хуанл бол 2012 оны 12 сарын 22-нд төгссөн Маягийн оддын хуанл тийм ээ. Тэгээд дахиж шинэ зурхаан хуанл хийх шаардлага гарч ирж байгаа. Энэ нь бол мэдээж нөгөө шашны философийн хөгжиж байсан 2-3 мянган жил, цаатал нь 5 мянган жил байгаа шүү дээ. Тэгээ Будда багшийн мэрэг одоо цэцэн сургаал буддын гүн ухаанд бол шашин бол хүн төрөлхтний тунд 5 мянган жил орших юм, 5500 жил орших юм аа гэж байгаа тийм ээ. Энд за ингээд энэ цаг хугацаанд бол мэдээж хуанлын хувьд бол өөрчлөлт орох нь тодорхой. Нарны тойрог зам, дэлхийн нарыг тойрсон тойрог зам, тэгээд хурд, денс энэ бүгдээс улбаатайгаар тойрог зам нь өөрчлөгдөх, хурд нь өөрчлөгдөх, цаг хугацаа агших үзэгдэл хийлдээд яваад байгаа нь зурхаа хуанлыг бол дахиад шинжлэх ухаанаар дахиж хийх ёстой ийм цаг ирж байгаа. Ягаад гэвэл майдрын эрен гэдэг бол оюуны эрен юм аа. Оюунчлалын эрен 2000 оноос өөрчлөгдөд дээд оюун буюу бидний өвгдөөцийн мөнх хөх тэнгэр гэж нэрлсэн энэ оюунчлалын хэм шаардлага буюу стандартад тэнцэж зайлшгүй шахалтанд орж байгаа. Энэ нь бол дэлхийн мянган жил тогтмол байсан уялжлын долгицл үеийн херц тэгээд вибрац буюу давтамж нь өөрчлөгдөж байгаа нь энийг илэрхийлээд байгаа юм. Тэгэхээр мэдээж энэ бол астро тест, вибра тест тэгээд одоо хүний хувьд бол генетик тест ч гэдэг юм уу, тийм үү, тоон тест гэдэг юм уу, тийм ээ. Аура тест гэдэг ингээд шинжилхэн хөгжөөд байгаа нь шин зурхаар орох нь тодорхой болох нь энэ бол дээд тоо математик айлгүр гэдэг юм уу, тийм ээ. Энэ мэрэгчлэлтэн эрдэмтэнүүд энийг мэдээж дахиж зурж хайж энийг тогтоож магад үнэн гэдэг юмыг тогтоож гаргах нь тодорхой болж байна. Энэ зүгээр дэлхийн хүн төрөлхтний хувьд бол хаана оршиж байгаа гэдгээс маш хамааралтай. Тэгэхээр экваторын бүслүүрт их ойрхон байгаа дулаан холлон орны буюу Азийн зурхаа Монгол тарахгүй. Тэгэхээр яг энэ бүслүүрт нь байгаа экваторын бүслүүрээс хойш яг дундаж бүслүүрт нь байгаа энэ оршихуйн зурхаа бол яг Монголын зурхаа юм. Энэ нь бол таарна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ за инхээр энэ Евразийн бүслүүрт бол Монголын бүслүүрт байгаа энэ зурхаа бол бас арай өмнөө
цаг хугацааны хувьд нар сар мандах жаргах хугацаанаас авах болоод өөрчлөгдөд байгаа ийм юмнууд байгаад байгаа нь зурхайг өөрчлөх юм байна. За ингэхээр мэдээж энийг бол мэрэгчлэлтэнгүүд хийх байх. Цахим тоон системийн мэрэгчлэлтэнгүүд бол энийг ирээдүйд хийх байх. За тэгэхдээ Монголын уламжилт оддын зурхай гэдэг бол мэдээж хязгааргүй огторгүй сансар бол яг нэг л үйлдэл хэмнэл дээр давтамжин дээр явж байгаа. Тэгэхээр эндээ таарсан оддын зурхай бол хамгийн зөв зурхай байж таарна. Тийм ээ? Астрономийн зурхай гэсэн үг ш. За ингэхээр энэ ёсоор монголчууд цагаан сарын баяр гэдэг бол цагаан сар үгэн дотор нь байгаад байгаа шүү дээ. Яагаад цагаан сар гэж нэрлэсэн? Тэгвэл одоо бууз хоошуур одоо эдээ шүүсэнтэй одоо тийм ээ бууз банш махан эдээ иддэг байсан бол энэ чинь одоо шүүсэн сар гэдээ яагаад нэрлж болдоггүй гэл ингээл бодоод үзье тийм ээ. Тэгэхээр цагаан сар гэдэг маань ерөөсөө бүтэн эдэр 9-ийн хүйтнийг даваад эрс тис уур амьсгалтай ийм одоо байгаль энэ одоо Монгол их нутгийн их газрын тэргүүн зулай болсон Монгол их нутгийн маань тэр нь Алтай хангай нуруу, Алтай нуруу, Саяны нуруу, Хэнтэй нуруу, Хянганы нуруу бүслүүрт байгаа. Энэ нутагт бол хасах төчөөс нэмэх төчийн хооронд 4 улирлыг сольж байгаа тийм ээ. Үндсэндээ за нэг дунджаар бол хасах 30-аас нэмэх 30-ийн хооронд солигддог байх нь шүү дээ. Ийм 4 улирлыг бусад одоо жишээлбэл Африкт яг ийм үзэгдэл бол галуу юулах гэдэг үзэгдэл болдог. Дулаан халуун экваторын бүсэд тийм ээ. Ийм үзэгдэл бол галуу юулна гэдэг үзэгдэл болно гэсэн үг шүү дээ тийм ээ. Их мөслөг гэдэг юм явагдана гэж тийм ээ ийм жишээтэй. За тэгэхээр энэ дээр энэ өвлжөнгөө их хүйтнийг давж махан эдэш эддэг тийм ээ. Шүүс эдээ эддэг, шүүсэн эдээ эддэг. Тэгээд эннийхэн хоруу чанарыг арилгахын тулд намар нөөцлж авсан, намар одоо хурааж хуримтлуулсан сүүн их түнснийхэн хамгийн өтгөн байхад нь хурааж нөөшилсөн эдээ. Тэгээд энэнийг байгалийн жимс ургамлаар баяжуулсан байдаг тийм ээ. Монголын нууц товчонд бол өөлөн хатан нижи өнчин хүүхдүүдэн хам боловсролд хүмүүжүүлэхийн тулд боловсруулахын тулд намар хураасан цагаан эдэн дээр өрл мойл цангис түүж баяжуулаад ингээд хам боловсролд боловсруулсан тухай нууц товчонд байгаа шүү дээ. Тэгээ энэнийг одоо махныхан хоруу чанарыг арилгаж сурсан монголчууд зунжинган цагаан эдээтэй болдог. Цагаан сараас хойш цагаан эдээний улирал эхэлдэг гэсэн үг байхгүй юу? За тэр байтхан өвөл хүйтэнд одоо махан чанж идсэн бол эдэр 9-ийн хүйтэн тийм ээ. Адууныхаа махыг ч юм уу хөр хоньныхаа махыг халуун чанартай махнуудаа идээд зам болох дээр сэрүүн чанар руу борцолж иддэг тийм ээ. Ийм байдал тэмээнийхаа үхрийнхээ ямааныхаа махыг тийм ээ. Хон адууны махыг бол ер нь бараг борцолдоггүй юм байсан шүү дээ. Тэгээд халуун чанартай учраас өвөл нь идээд ингээд өвөл мах чанад идсэн байлаа гэхэд нөгөө нүүдэлчин соёл малчин боловсрал маань орой мал хотлоо одоо бол 6 цаг гэхэд мал бүрэн хотлоод хэвтэртэй дулаан өтөг бууцсандаа хэвтлээ. Тэгтэр нь малаан сайхан одоо хотлуулж хаад тэгээд орж ирээд одоо 7 цаг гэхэд махан хоолоо чанж идээд тэгээд 8 цагаас 9 цагийн хооронд одоо биологийн цаг гэж байна л да. Энэ хооронд яг тэр биологийн цаг гурмыг зөрчилгүйгээр махан хоол идсэн болвол араас нь аарц тараг цагаа айраг цэгийг нь уучгаад ингээд махныхан хоруу чанарыг дарж аваад унддаг юм байсан. За ингэхдээ 9 цагаас хойш бол хоол иддэггүй. Харин 9 цаг гэхэд нэг сайхан махны идсэн одоо доотал 8 цаг гэхдээ махан хоолоо идээд бараг шингэж байдаг юм байсан байгаа шүү. Нөгөө малчин боловсрол соёлд маань тийм ээ. Ингээд араас нь аарц цагаагаан ууж хоруу чанарын дардаг. Тэр байтхан айлд ороод махан хоол идээд өдөр
өглөө тийм үү орой махан хоолн дээр таарсан хүнд шүүсэн хоолн дээр таарсан хүнд махан идэ идүүлсэн бол араас нь заавал цагаан идэ амсуулдаг уламжлал ёстой байсан. Одоо энэнийг нь залуучууд хүүхдүүд маань мэдхэн байх нэ. Одоохондоо тасраагүй байна тийм ээ. Бид байгаа цагт өвгдүүд буюу өвөө эмээнэр байгаа цагт гэсэн үг шүү дээ. За ингээд цагаан эдэний баяр гэдэг маань өвлжөнгөө гэсэн халуун чанартай махан эдэж тэгээд нөгөө өвл биологийн цагийг зөрчилгөөгөл өвл махан зөв идчихэд тэгээд энийг одоо нөгөө мах өвл зөнгөө өдөр шөнөгүй идээд өвл мунхаг бол бадган нэгтэж мунхаг болдгоо гэдгийг бол ойлгосон ухаарсан дээдс маань. Тэгээд цагаан сараас хойш одоо бог төллөөд эхэлнэ. Богийн төлөөр сүү уургандаа шилжиж эхэлнэ. Ингээд хаврын дунд сарын буюу туула сарын 15-наас хойш үнэ тугалж бод төлөлж эхэлнэ. Энээс хойш уургандаа эрчимтэй ордог үнэний уурга бол тийм ээ. За ингээд уурган нөөцлж явдаг намар бол одоо хамгийн тослогтой тийм ээ. Одоо бид нар бол одоо савлсан сүүн дээр 3.2 3.5 тослогтой сүү гэж хэлдэг. Цөцгийлэг сүү тийм ээ. Тэгэхээр намрын сүү бол одоо шинэ сарлагын сүү, үнэ, юуны говийн одоо ямааны сүү ч юм уу, тэмээний сүү, хоньны сүү бол хамгийн өтгөн байх үед нь хурааж хуримтлуу, цөцгийлэг байхад нь хурааж хуримтлуулаад тэгээд тэрнийг хавар гаргаж ирж иддэг. Тэр нь хуримтлуулахдаа яадаг тийм ээ. Намар оройхон шиг өрмөн хураагаад малынхаа гүзэнд хийчихнэ. За ингээд одоо цөцгий гаргаад хураачихна. За мөн одоо хольсон дос гээд хураачихна. Тийм ээ. Энэнийг өрөлмөл цангисаар баяжуулах тэр нөгөө тарихны хоруу чанарыг нь номхотгох гэж одоо тангийн ёсоор бол номхотгох гэж хэлдэг. Ингэж номхотгоод тэрнийг хавар цагаан сараар эрчимтэй гаргаж иддэг. Орой битүүний орой битүү хагарнаа гэх махан хоолнуудаа дандаа цагаан болгож иддэг ёстой байна шүү дээ тийм үү. Цагаан болгож байгаа нь яаж байгаа гэхээр гурлаар боочхоор цагаан болчихж байгаа шүү тийм ээ. Тэгээд битүү хоолоо битүү хагарнаа гэж битүүнээр өстой хандлаан идэж явдаг тийм ээ. Тэгээд цагаан сараар бор мах тэнгэрт харуулдаггүй иддэг байх нь шүү дээ. Тийм учраас ууц тавиад байгаад тийм ээ. Них одоогийн бидний энэ шиг них бие биендээ баяр хаад гэдэг юм. Бие биендээ баян затгалан харагдах гад ууц тавиад тэрнийг халуун дулаан байр орон сууцсандаа 2-3 хонуулаад муухай өнөртэй дунахаар нь хогийн бөнхөрлүүгийн авчиж идчихээ татчихдаг ийм бишээ. Эн чин ууц тавина гэдэг чинь тэр сайхан одоо өхрийн өвчүүгэн тавьдаг юм уу ууцаан тавина гэдэг чинь бол настайчууд одоо 40-оос дээш насны буурлууд сайхан ууцаан тавиад хүүхдүүдэн ирж шинэлж цагаалахт нь дандаа цагаан идээд илэгдэг. Тэгэхээр махан хүртэл сүүл гэж тийм ээ уураг сүүл гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ нь бол цагаан сүүл цагаан идэ байгаа үст тийм ээ. Тэгээд энэ уураг сүүлэн тавиад тэгээд нөгөө хоньны сайхан ууцсан урагшагаан цээжнээс урагшагаа боройг нь авчиж тийм ээ. Тэгээ боройг нь дандаа өөхөн тарахтайг нь ингээд ил сайхан тавиад бор махтайг нь доогуур нь шургуулад тэгээд одоо гаргаж идэхтэй тэрнийг одоо сайхан өөхөр нь одоо ингэж тэнгэрт харуулж иддэг байх нь байна шүү дээ тийм үү. Тэгээд цагаан сар гэж нэрлсэн байх гэж байна. Тэгээд тавган дээрээ бол одоо ингээд дан цагаан идэ тэр үеийн хар өнгөтэй бор өнгөтэй идэ тавьдаггүй байсан юм баггүй юу. Одоо бол нөгөө одоо борж эхлээд юу ч хамаагүй л тавьж байна тийм ээ. За ингээд чихэр жимсийг бол тусдам сайхан тавган дээрээ тавиад цагаан идэгээ ингээд дандаа цагаан өнгөтэй идэгээр дарж ингэж идэж шít. Тэгээд нөгөө уураг сүүл нь дээрээс нь одоо тэнгэр харах юм бол тэр нь цагаан сүүл юм байхгүй юу. Тэгээд тэрнийг идсэн хүн одоо жишээлх юм бол генетикийн дампууралд ордоггүй, зөнөгрөх тэнэгрэх өвчнөд ордоггүй. Тэгтэл одоо шинжлэх ухаан судлаад байсан тийм ээ. Ургамлын одоо тос гэдэг юм уу тийм ээ. Ханаагүй тос нэг хэсэг идлээ хансан тос бол одоо хамгийн дээд зэргийн хүнд эрүүл мэндэд хэрэгтэй юм байна гэд нөгөө ургамлын биш мал амьтны тос руу орох гэж шүү дээ эргээд тийм үү. Тэгэхдээ энийг зөв бэлдэж бэлдэхгүй хэрэглэхгүй бол хороо чанартай айдас хүйтс шингээсэн
Одоо тэр нөгөө хятадуудын амьдаар нь одоо ингэж тамал зовоож хуухалдаг нохоо гахаа шиг юм биш ээ. Энийг чинь одоо айлгаж хичээлгүй сайхан бэлдээд тэгээд энэ нь happy хүнс гэж одоо нэрлэгдэж судлагдж байгаа. Аз жаргалтай хүнс бэлддэг байхгүй юу? Тэгээд тэрнийг намар сайхан бэлдээд үүслээд ингээд сайхан бэлтүү боогоод тэгээд тэрнийг зулын 25 гэж 12 сард болдог. Энэ нь бол энээс хойш малын ам гаргадаггүй байсан юм шүү дээ. Тэгээд зулын 25 буюу хуучны тооллоор бол одоо социализмын тооллоор бол мал тоол гэж 12 сарын 15-нд явагддаг. Энээс хойш мал ядалтдаггүй байсан байхгүй юу? Одоо суурин соёл иргэншилд өдөр шөнөгүй үйл зөнгөөл нядлаад идээд идэг. Эннийг л хоруу чанарыг арилгах гэж тэр цагаан сарыг хийдэг байсан юм. Тэгтэл одоо өвөл зөнгөө өдөр шөнөгүй ядалж байгаа. Одоо жишээлбэл монголчууд яг уламжлалаараа идшээ хийчих юм бол өвөл идэж хийхгүй тийм ээ. Тэгэхээр байны газрууд гэдэг чинь тэр суурин соёл иргэншлийн юм болохоос Монголын юм биш үхгүй юу. Тэгээд одоо жишээлх юм бол эмээлт дээр ч гэдэг юм уу налах тэр байны газар одоо ажилгүй болж эхэлдэг чинь Монголын уламжлал ёс заншлаан эргүүлж санагалзаад байгаа байхгүй юу. За ингээд одоо жишээлх юм бол эмээлтэд одоо миний нэг хөө Эрдэнэ гэдэг компанид өрмийн мастер хийдэг. Тэгсэн чинь эмээлтийн доод хоолойд худаг өрөмдөхөд тэрэн дотроос цус алгойдж байна гэж байна. Улаан цус гарч ирсэн. Тэгээд эндээс худаг гаргаж болохгүй юм байна гэд хаасан юм түүх хүртэл байгаа. Тэгтэл цагаан сар нөгөө зулын 25-нд малын хаан бөөрийн өөхөр зул барьж айдас хүйцсийг амраадаг. Тэгж нөгөө сүнсийг нь дээш нь дэвшүүлж өгдөг байсан. Тэр байтугай 100 мал муулахтан одоо хон ямаа богино тийм ээ богийн одоо хүнс 100 хаяаныг хэрэглэх болох дээр бидний хүүхэд байх ч тийм ээ. Тэгээд ингээд ёс заншил хүүхдтэй харуулдаггүй тийм ээ. Зочин гэрчин ирвэл за нэг бог гаргах болоо нэг хон төхөөрөх боллоо. Алан шулна гэж ярьдаггүй тийм ээ. Төхөөрийг гаргая, хоол бэлдээ гэх маягаар ярьдаг. Үг нь хүртэл дандаа паролтой тийм ээ. Ингээд үүнийг одоо сүнсийг өрөөж өөд харуулдаг. За өнөөдөр хон юм амуулах гэж байгаа бол гэдрийг нь харуул тавихтаа өнөөдөр чамайг тэнгэр үзүүлнэ, тэнгэр харуулнаа гэж ингэхтэр нөгөө сүнсэн чөлөөлөгдөж дээшийг нь дэвшиж баярлдаг. Тэгээд тэрнийг маш хурдан хугацаанд нөхцөөгд муулаад тэгээд тэрэнд нь маханд нь ямар нэгэн айдас хүйдэс хургадаггүй. Ингэж бэлдсэн намар бэлдсэн махаа өвөл нөгөө эдэн шүүсэндээ тавихтаа өөхөр нь бүрхэж буюу цагаан сар учраас цагаан талаар нь тэнгэртэй харуулж тавьдаг ийм ёстой байсан юм шүү. За ингээд одоо бид нар яасан гэхээр нэг л их том үнэтэй ууцаар л уралддаг нэг ийм л нөгөө баярх гэж нэг юм биш үү тийм ээ. Нөгөө шинэ баян чээж өвчтэй, хуучин баян хулуу өвчтэй гэж нэг Монголын үг байдаг. Тэгэхээр мэрэгдийн үг байдаг. Ингээд энэ маягаар уралдаад байдаг юм биш шүү. Энэ чинь тэр хоол хүнсээ бүтэн жил идэх хоол хүнсээ ариусгадаг ёс заншил юм шүү гэдгийг л хэлээд байгаа. За тэр нь бол нөгөө найр цэнгэл дээр ерөөлөөр цагаан сараар бол бүгд их баггүй мэдлэх хүндлэх ёсноос авахуулаад л ерөөлийн далайд умбаж тэр бүтэн жилдээ тэр орон суурин оршихуй ган тийм ээ ариун чанарт болгодог ийм байсан. Happy хоол хүнс болгож ингэж цагаан сараар ерөөдөг байсан ийм уламжлал юм шүү. Тэгээд нөгөө аз жаргалтай хоол хүнс гэдэг чинь тэгээд цагаан сараас хойш нөгөө мал төлөөд эхлэхдээ малын төлөв хүртэл ээжийнхэн сүүнд бол одоо жишээлх юм бол их амтэн 5 гушуу мал маань аль нь ч тэр эвлээд ирэхээр тэр сүүн аз жаргал happy болдог байна шүү тийм ээ. Тэгтэл суурин соёл иргэншил яах вэ? Нөгөө нялх төлийг нь одоо жишээлбэл үхрийн ферм гэдэг ингэхэд нялх төлийг нь аваачиж ихтэн үзүүлэхгүй далд хийчихэд тэгээд туглын мах иддэг суурин соёл иргэншлийн тийм ээ. Дамаанд араб руу бол тийм үү хурганы мах иддэг. Тэгтэл Монгол хүн төл малынхаа махыг иддэггүй. Тэр байтхан төл амтэн төрсөн амтэн хоёрыг иддэггүй юм шүү дээ тийм ээ. За ингээд ан ав хийхдээ ямар нэг зулцгтай амтныг буюу хавар тэр төлөлөх цагаар нь амтэн ав хийхийг бол бүр цээрэлдэг тийм ээ. Ингээд наадамнаас хоош амтэн таргалаад төл молн торноод ирэхдээ ангөр авд морддог ийм ч явламжил байсан. За ингээд
Энэ мэтээс ингээд хараад байх дээр ерөөсөө л ёс заншил маань бүтэн жилдээ тэрнийг засдаг. Тэгээд цагаан сараар одоо мал хуйгаан хүртэл их хүндтэй, хайртай ингэж бие биендээ бэлэглэх юм уу, хүүхдтэй өвлөөлж, зааж, зүсэлж өгдөг энэ баяр ёслолуудаа хийгээд эхэлдэг. Ингээд энэ маань ерөөсөө цагаан сар гэдэг бол махныхан хоруу чанарыг буюу тэр мунхаг болгодог эдээний усны атом молекул нь нөгөө 570 мянган санах хойтой 480 мянган мэдээлэл боловсруулах хавтантай юм байна гэд одоо шинэ нээлт хийгээд ингээд дэлхийд даяараа энийг жигтэйхэн судлаад байсан. Тэгтэл 800-ны өмнө бидний өвгдөөц төрийнхээ философи чандам зэндэм эрдэнэ гэдгийг төрийн 7 эрдэнэ гэж хэлээд төрийн 7 эрдэнийхэн зэндэм эрдэнийг тусдам нэг тийм ээ. Тэгээд морины нуруунд дээр ачаад нэг хиймэр, зааны нуруунд дээр ачаад нэг энэ нь амар амгалан, инх амгалангийн бэлэгдэл болгож байсан. Ингээд энэ хөл хөлсөр гар газар амар жимэр амьдрнаа гэж Чингис хааны айлдвар сургаалд явсан. Ингээд Чингис хааны зарилгаар цагаан сар болсон. Тэгтэл бид Чингис хаанаас илүү сэтгэж байгаа юм ердөө шалга Чингис хааны боловсрол яагаачгүй байхтаа өөрөө нэг үзэл онол зохиогол бид нар чинь 9 сарын 22-нд цагаан сар хийж ирсэн юм гээд цээжэн дэлдэл нэг их мэддэг юмтан тавхаад ингээд байдаг. Тэг дээр доргүй юм болж байгаа. Тэгэхээр дээдх нь судлан олохгүй болохоор доотлон гүйдлийн олдгүй маагаад ингээ өвөө мэддэг юм байна. Тэгжээсний цагаан сараар өнөөдөр золохгүй маргааш золгоно. Нөгөө хойл өнгөрчөөд юм тийм ээ. Эн чинь нэг хоногоор зөрсөн байлаа ч гэсэн, нэг сараар зөрсөн байлаа ч гэсэн тэр байтхан хавар цагаан сар хийхгүй байна гэдэг чинь бол тэр мунхаг яваан тэрэл гэсэн үг байна таахгүй. Ягаад гэвэл нөгөө махаан идээд өвөл зөнгөө өдөршингүү мах цохиод байвал мунхаг болж байгаа нь тэрэ, мангас болж байгаа нь тэрэ гэж хэлсэн байдаг. Тэгээд нөгөө махандаан хордоод ирэхдээ бадган нь нэгтээд хий шар бадганы тохиргоо алдагдаад тэгээд энд тархиндаа мураасан мэдлэг нь солиоролд оруулдаг. Номын цагаан солио гэж сайхан цагаан солио байна тийм ээ. Тэгснээ хар солио болоод ингээд цухал зүхэл уралдуулаад байдаг. Энэний чил цагаан сараар дандаа ариусгаж байсан ийм цэцэн мэрэгэн энергийн хуулийг мөрдүүлдэг байгалийн хууль, сансрын энергийн хууль, байгалийн жам ёсны хуулийг мөрдүүлдэг ийм байсан юм шүү гэж тийм ээ. За ингээд мэдээж энэ хэрэг махан эдэлтэн бол араатнууд тийм ээ. Энэ шиг л болчиход шүү дээ. Тэгэхээр нөгөө араатан шинжийн дарж цэвэрлж ариусгахын тулд хүн гэдэг бол биологийн нэг амьтан шүү. Харин хүн болж төлөвшөх юм бол дээд оюунд, дээд ухаанд, дээд ухамсарт бодгал юм шүү гэж алтан дээдгэрээ болоод Монголын тэнгэр үзлийн гүн ухаанд хэлээд байгаа юм. За ингээд цагаан сараа энд өдийд болон төдийд болно гэж булаацалдаад үзэл онлын дайн хийгээд идэх чинь тэр цэцэн мэрэгэн ухаан биш ээ. Энэ бол зүгээр л үзэл онлын дайн байхгүй юу гэж 800-ны өмнө бидний өвгдөөц хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр ийм цаг ирэх аваас зүгээр л өвгдийнхээ ёс заншлыг дагаад аль тэрний цаан чинь ийм энергийн хууль байдаг юм шүү гэдгийг хэлсэн. Энэ нь бол тэр алтан дээд гэрээ гэж хэлэгдээд байгаа. Алтан дэвтэр судар гэж нэрлэгдээд эрэлхийлэгдээд байсан энэ дотор байгаад байгаа юм л да. Тэгээд цагаан сараар бүх цагаан эдэний баяр гэсэн үг байхгүй юу. За тэгтэл нөгөө малынхан цагаан эдэг жилийн 4 үлрэлд хэрэгэлдэг үнэн сүү бол ерөөсөө хайр юм шүү. Тийм ээ. Энэ за тэгсэн чинь энгэн сүүн ихээр хооллох юм бол ижи автагаан урт удаан амьдрч наслнаа. Цаг усын үхэл үзэхгүй гэсэн. Тэгтэл энгний хоормог ямар минералны хамгийн дээд зэргийн бүтээл вэ гэдэг нь тодорхой тийм ээ. Тэгэхээр энгийнхэн хоормыг намар бэлдэж авчаад энгин сүүгэн одоо бол энгин сүүг ямар ч нөгөө ариун чанарыг алдуулахгүйгээр 900-аас 1000 км тэгээ зөөгөөд биднэрт авчраад өгөх тийм боломжийг манай Монголын залуучууд одоо Хамбогдын залуучууд хийсэн байлаа шүү дээ тийм ээ. Энэ сошиал дээр явж исэн. За тэгтэл энгний сүүгээр хоололсон бол ижи авч нь урт насалдаг юм шүү. Тэгвэл элэг бүтэн явдаг юм аа гэж хэлсэн баг тийм ээ. Энэ тэгэхээр энгний сүүнд кальц цайр тэгээд мэдээж нөгөө энгийн сайхан дуу хуураар нөгөө нулимсын бөмбөртөл нөгөө хөөслөнө гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгээ хөөслөд ирэхээр нөгөө ботгон ээжийг гөхөөд тэгээд биенийг нь дуугдуулаад гонгоноод ирэхдээ
happy сугүй юу аз жаргалтай сүү гаргадаг байхгүй юу. Түүнийг уусан жирэмсэн ээж хүртэл хордлого гэдэг юмд ороогүй төрөөд байгаа шүү дээ тийм ээ. Энийгээ баталсан хүүхэн сошиалаар ярьж ирсэн тийм ээ. Тэрнээс гарсан хүү гэдэг хүү охин бол хамгийн амар амгалан хамгийн сайхан оюунлаг гээл хүү төрнө. Ягаад гэвэл Тэнгэр үзлийнхээ философи Монголын өвгдөөц тэр цагаан сараар хийдэг цагаан эдэний баяраас хойш хэлж байгаа юм тийм ээ. Цэвэр оюуны 5 хүнсэнд нэгдүгээр агаар хүнс, цэвэр байгалийн онгон дагшин байгалийн агаар, Улаанбаатарын угаар биш тийм ээ. Энэ. За хоёрдугаарт нь болвол усан хүнс тийм үү? Аршаан гэж уудаг. Нөгөө байгалийн ургамал аршаан булаг гол мөрний маань ус. Энийг бид нар одоохондоо бол нүүдэлчин соёл гутгаад ууж байгаа тийм ээ. Намар очиж аршаанаа уух энийг хэлж байгаа. За дараа нь сүүн их гэж. За сүүн ихт хүнс бол цэвэр оюуны 5 хүнсэнд ордог. Дараа нь ургамлын хүнс буюу нөгөө өрл моол цангис гэдэг юм маань орж байгаа юм. Мөн үү? Дараа нь таримлан хүнс буюу өөрсдөө нь тарьж ургуулсан хүнсний төмс хүнсний ногоогоо хэлж байгаа юм. За энэ 5 хүнс бол цэвэр оюуны 5 хүнс юм шүү. Махыг хэлээгүй байхгүй тийм ээ. Тийм учраас махныхын хоруу чанарыг арилгадаг цагаан эдэний баяр юм шүү. За тэгээд нэг ууц шүүсээр уралдаад тийм ээ. Баян затгалан харагдах га тэрнийгээ өмхөрүүлчихэд бити хаяад байгаарай. Харин түүнийг ядуу дутуу хоолгүй байгаа нэгэндээ боож аваачаад өгчхөөрэ хуураад чанаад идчихээрэ тийм ээ. Урилтайгаан будаатайгаа холиод идчихээрэ гэд марталгүй зас хууралгүйгээр шинийн нэгэн битүүний орой тавьсан эдээгийн гадаа гаргаад тагтан дээрээ хонуулчих өглөө нь оруулж ирээ тавьчих хөлдөөд гавихгүй үнэр орохгүй шүү. Тэгээд дараа нь энийг хогийн бункэрлөө өгөөш хотоод руугаан ариун даавар ариун бал ариун эдээ юм шүү. Дандаа ерөөлөөр ариусдаг юм шүү. Түүнийг эдэж бараараа эдэж чадахгүй өөхнөөс айдаг юм бол өвөө эмээдэг юм уу ядарсан нэгэнд аваачаад өгчөөрэй. Энийг залуучууд маань хийдэг болоосай гэж тийм ээ. Нөгөөх боован хатаагаад хөгцрүүлээд хогийн бункэрлүүгийн битгий хаяараа орой болгон гаргаад хончих тагтан дээрээ хончих. Одоо хашаа байшинд байгаа нь бол гадаа амбар хөмөргтөн хийгээд хончих. Үүднийхээ амбарч гэдэг юм уу тийм ээ хийгээд хончих. Өглөө сэрэнгүүтэн өглөө үүрээр оруулж ирээд тавьчих. Тэгээд тэр чинь муудахгүй шүү тийм ээ. Ингэж цагаан сараа хийн шүү. Илжилж хаяад байдаг юм биш шүү гэж хэлээд байгаа юм тийм ээ. За ингээд үүнийг цагаан сарын дараа маш их ариун мэдээлэл, ариун энерги, ариун уг шингээж авах ёстой юм шүү. Ингээд эн чинь бүтэн жилийн ариусал болдго юм шүү гэдгийг хэлээд байгаа юм байна тийм ээ. За ингэж цагаан сар гэдэг баярыг хийх ёстой юм аа. Ингээд тэрэн дээр тэр сүүн ихт хүнсийг би нэг хэлье л да. Гүн ухаандаа хэлсэн байна тийм ээ. Инглис үг сая би хэллээ. Тэгээд цаана гүн сүүн ихт хүнсээр хооллоод хүнслээд байвал нөгөө айраг цэгээгэн уугаад байвал хоорондоо муудалцаж нанжилддаггүй юм шүү гэж хэлсэн байгаа тийм ээ. Энэ бол нөгөө архиан багу айрган тавааран уу гэж мэрэгд хэлээд байгаа чинь цаанаа ийм ёстой юм шүү. Айргаар хүнсэлсэн эрчүүд зодтолдоггүй, нүдэлдэггүй, нанжилддаггүй байсан. Их уур нь хүрээдэвэл гарчаа жоохон халаад тийм ээ. Омгон төрөөд байвал гараад барилдчихдаг. Тэгээд чадaltaй нэг сайхан нэг сайн тонгорчход тэгээд нөгөөдгийг тохоон дээрээс нь татаж босгож ирээд тэгээд амд болчихдаг байсан юм л да. Тэгтэл одоо энэ нөгөө айргийн соёлд нууц нь байгаа шүү гэж хэлээд шүү тийм ээ. Тэгээ айргаар хүнсэлсэн бол хизээч муудалцдаггүй юм шүү гэдгийг хэлээд байгаа юм баггүй юу. Тэгээ тэрний яадгийн айрган дээрээ муудалцаад тэгээд алдсан шулцсан гэчээр тараад явдаггүй. Тэрэн дээр ингээд бүр ерөөсөө тийм ээ. Хамаг сэтгэлээр цайтлан сайхан ерөөлийн далаад өмбөдөг юм баггүй юу. За энэ тэр чинь нөгөө цэгээ цад гэдэг хавар нөгөө нэг гүүгэн зэлийн татад гүүгэн барихтан ёс болгож эхэлдэг тийм ээ. Намар унгаан тамглаад тамгаан унган айргандаа дүрж байгаа. Тэгээд амсаад ариун дээд болгодог ийм ёснууд байхгүй тийм ээ. Энэ за ингээд энэ цагаан сараар гүүн сүгээрээ хүнслэх юм бол бид нар одоо жишээлх юм бол шар айргаар хүнслээд байна. 10,000 5,000-аас биш 7,000-аас за одоо жишээлх юм бол нэг 500 грамын савтай лаацтай ч юм уу шилтэй
пив буюу шар айргийг наатал нь 3,000 төгрөгөө тийм ээ 6,000 төгрөгөөр авч уугаад байдаг. Тэгтэл гудамжинд байгаа хамгийн сайхан тэгтээ айрыг боловсруулж байгаа нөхдүүд маань бас жинхэнэ чин сэтгэлээсээ боловсруулахгүй 8 чэнжүүд дундаас нь бохиролцоод байгаа ийм юмуд байгаа шүү тийм ээ. Тэгэхээр хөдөөгөөс ирсэн сайхан айргаа хөдөөдөө захиалж угаад хөдөөгийнхөө малчин анд нөхдүүд ах дүүстэй уламжил захиалж угаад айргаа авцраад айрыг 5,000 байг 7,000 байг хамаагүй штэ авцраад одоо ууя л да цагаан сараараа тийм ээ. Ерөөл болгоод ууя л да тэгээд баярлая л да тийм ээ. Ингэх юм бол жилдээ намжилдахгүй шүү гэж байгаа ш. Ийм л ёс заншил яваад байгаа юм. За ингээд Ямаан сүүгээр хооллох юм бол аян жин даадаг их төвчээр төсвөрт сурдаг юм шүү гэсэн байгаа байхгүй тийм ээ. Ямаан сүүн ихээр хүнсэлвэл. За мэдээж нөгөө говийнхнаас алтайхнаас баян хонгорынхнаас Ямаан сүүний тийм ээ цагаан идэ авцраад хэрэглэе. Тэгтээ бэлдэж байгаа чин сэтгэлээсээ бэлддэг шүү. Монгол малчин тийм ээ ааруул ихтэй гурил холддоггүй байсан юм шүү тийм ээ. Харин чэнж гэдэг 8-чингууд болсон чинь ашиг болох гээд баахан болсон болоогүй түүхий гурил янз бүрийн юм холиод хоруу чанартай болгоод ингээд цагаан сар хийнэ гэж байхгүй. За тэгээд цагаан эдээ маань 20 хэдэн мянган төгрөгийн чихэр аваад идээд байгаа шүү дээ. Тэгтэл 20 хэдэн мянган төгрөгийн сайхан Монгол цагаан эдээ ааруулан аваад идэгийн тавья л да. Дараа нь идээ л да. Тэрэнд чинь ариун чанарын мэдээлэл шингэж байгаа иддэг. Ариун эдээ болж жилийн даадаг юм шүү гэд тийм ээ. За сүүн их түнснээс хамгийн сүүлийнх нь хонин сүүний ихээр хооллоод байвал гэгэрдэг юм шүү гэсэн байгаа шүү дээ. Тэгээд сорхтон бэх хатан гинжи мөнх хааныг Чингис хаан орос уулгах чаад хон ямааныхын эсэг цэгээр хүнсэлж байгаад хүндэлцэв гэж байдаг байхгүй юу? Хүндэн гэдэг нь хүнийг хүн болгож гэгэрүүлнэ гэдэг үгийг хүндэх гэж хэлдэг. Одоо төвд төв аялгаар алтай халах төв аялгаар бол хүндэх, ойрд аялгаар бол хүндэх гэж одоо хүртэл хэрэгэлдэг үг байгаа шүү тийм ээ. Буурлууд хөшчүүд нь одоо ойрд манай нөгөө алтай 13 ястунгууд маань тийм ээ. Хөгсөд гаржээ. Бид хүндэх гэж байна гэдэг одоо нөгөө эмээ өвөнөр нь дангатай цайгаан тавьчихад ингээд тийм ээ. Энэ бол бясалгана гэсэн одоо монгол үг байсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ сүлдээ шашнаар бол бяс илгал гэж шашны философто дэлгэрсэн үг юм. За ингээд Тэнгэр үзлийн онлоор хаадын боловсруулаад нэг суу залийг авах гэж хэлдэг тийм ээ. Суу ухаан гэдэг нь хас буу тамгаар эргээд ирсэн, эрчис болоод ирсэн өвгдийн мэдээллийн оюун санаа, онгодын мэдээллийг өөртөө суулгаад, уугаад тийм ээ. Суу ухаан гэж тийм ээ. Суулгаад, уугаад, ухамсарлаад авна гэсэн үг болж байгаа шүү дээ тийм үү. За ингэхдээ хонин сүүгээр хооллол гэгэрдэг юм шүү гэж хэлсэн байна. Харин Азийн соёлд энэ нь одоо чинь буддын гүн ухааны Камасутра гэж бясалгалын гүн ухаан тийм ээ. Энэ дотор цэвэрлээгүй тутаргыг 3 сар чанж идэхэд хүний аавра гэрэлтүүлж ариусгаж өгдөг юм гэж байдаг юм л да. Энэ наран сүлжээн дээрээс энэ чихрийн шижин гэдэг өвчний эсрэг одоо онол гэсэн үг тийм үү. Наран сүлжээний хүрдний өвчин бол чихрийн шижин гэдэг өвчин. Энэ бол одоо ухамсарын доройтлын өвчин болж ингэж дэлгэрсэн байгаад байгаа юм л да. За юм байх жишээтэй. За энэ бүгдийг дандаа сүүн ихт хүнсээр засаж тэгээд хий шар бадганы тохиргоог тохируулдаг юм шүү гэд. Тэгтэл тэр Азийн соёлд нөгөө халуун дулаан оронд бол тэр цагаан эдээ, цагаан будаан цагаан эдээ байх гэж штэ тийм үү. Тэгэхээр монголчуудад бол 3 сар, зуны 3 сард сүүн ихт хүнсээрэн хүнсэлчих юм бол ахуйгаараа гэгэрдэг юм гэдгийг бидний өгдөөдс. Айл хэзээний гүн ухаан цэцэн мэрэгэн ухааны эрчим энергийг тэр ахуйдан шингээж тавьсан ёс заншлийнхаа цаана хадгалж авсан юм. Энэний оройн дэд бэлэгдэл нь хаврын дэргүүн сарын шинийн нэгнээс
Чинийн 3 за 8 15-ны сар дүүртэл энэ цагаан сар үргэлжилдэг ийм байсан нь дандаа ерөөл болгож энийг нь зас залруулж бүтэн жилийнхээ хүнсний хоруу чанарыг нь хаппи хүнс буюу аз жаргалын хүнс болгож засдаг ийм баяр байсан юм шүү. Тэгээд одоо та боддоо махан хүнсээ гуриланд боогод цагаан болгоод иддэг байсан байхгүй юу? Мөн үү? За ийм юм шүү. За ингээд махны хоруу чанар бол хүнийг мөнгөг болгодог, солиоруулдаг, галзууруулдаг ийм чанартай. Яг бүр их халуун байх нь шүү дээ, тийм үү? Тэгэхдээ махны уураг хүний тарихынд дамаан эрсдэс уур амьсгалтай Монгол хүний тарихынд маш хэрэгтэй зүйл ээ. Тэгээд энэнийг бол юу гэж хэлсэн гэхээр Монголын өвөг дээдс 800-ны өмнө хийсэн тэр алтан дээд гэрээ судар сургаалаа. Ахуй болсон сургаалдаа үүнийг хэлсэн байна, тийм ээ? Буруу идчихэд хоолоо зүгтэг болно, буян нь барагдаад өвгдөн зүгтэг цаг ирнэ. Энэ цагт ёс заншлын цаана чинь энергийн хууль байгаа шүү. Тэр энергийн хууль бол тэнгэрийн хууль юм шүү. Харин байгалийн жамыг дагдаг хууль байгаа шүү. Энэ бол ахуйд чинь байгаа ёс заншлын цаана үлддэг жаяг гэдэг юм байдаг юм шүү. Тэр жаягийг битээ эвдэрэ гэсэн байдаг. Ийм л ёс заншил байгаад байдаг юм. За ингээд энэ хүргээд бид одоо энэ цагаан сартай холбогдоод цагаан сарын ёс заншлын цаана ямар энерги хууль ёс заншлын цаана бэлэг чанарын цаана тийм ээ ямар гүн ухаан цэцэн мэрэгэн ухаан байсан бэ гэдгийг та бүхэн цагаан сараас өмнө энэ олон хүний олон Монголын тарихынд одоо чихэнд энийг сонсгож өгөөрэй. Тэгэх юм бол бид сайн сайхан амар амгалан баярлах болно шүү тийм ээ. Ингэж бүтэн жилийн даадаг амар амгалан хөл хөдөлсөр гар газар амьдралаа засан тохинолдог ийм уламжлал юм шүү. За ингээд би амаа тий асуулт байвал жоохон хариулж ярилцъя. За тийм. За мэгмэрч бачаргал. Хятадууд нөгөө булгыг амьдаар нь хуулж булган дах хийдэг тийм ээ. Тэгээд тэрнийг бид нар худалдаж авч өмсвөл Монголын өвөг дээдсийн сэрэмсрийн дээд билэг байсан булган арьс биш байхгүй юу тийм үү? Бас мөн хоолыг гахайгаан тийм ээ бүр тэр байтхан хар хулганы хүртэл амьдаар нь усанд буцламгай халуун усанд хийж зумлаал тийм ээ нохой гахайгаан амьдаар нь хуйхлаад шараад бүр замдан шар болтол нохойгоо амьдаар нь хуйхлаад тийм ээ ингэж эцснийхэн үүлийн үр буюу нүглийг үүрч байгаа нь энэ хятад тахал гэж хэлж байгаа энийг хэлээд байгаа юм багхгүй юу тийм ээ энэ бол тамын хоол буцлагж эцснийхэн үрийг амсаж байгаа нь юм аа гэсэн үг шүү дээ. Ахуй гэдэг нь ерөөсөө амьдрал ахуйгаас чинь салаагүй цэцэн мэрэгэн ухаан чинь тийм ээ бүр амьдралд чинь мөрдөгдчихсэн ёс заншил болцсон байхыг хэлж байгаа юм тийм ээ алд бие алжааваас алжаа тугай ахуй төрийг бүү алдъя гэж тийм ээ энэ тэгэхээр төрийн онол гэдэг чинь ахуйгаас салдаггүй юм шүү таны аавра хиймэр лунда хэр зэрэг бадарч байна тэр хэмжээгээр чинь төр бүтдэг юм шүү гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүний ухамсарын бие квантын кварк бие гэж шинжлэх ухаан одоо батлаад унлаа шүү дээ. Энэ бол 96% 98% шүү гэх тийм ээ. Квантын эрдэмтэн Лавга доктор лекцэн дээр уншиж яадаг. Физик бие чинь ерөөсөө 4% юм шүү гэх. Тийм ээ. Тэгэхээр нөгөө энэ энергийн хууль болсон энэ дуэло гэж хэлсэн байгаа энийг ахуй нөгөө философи цэцэн мэргийн тэнгэрийн ухаанда нөгөө алтан дээд гэрээнд дээл гэдэг үг байхгүй юу. Тэгээд тэр нөгөө одоо жишээлбэл цагаан сараар бид бас хувцсан дээрийн энийг бас ахуй болгож авч явж явах ёстой юм нь нөгөө бүтэх төрийн бүс, мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал гэд Монгол гутал, Монгол дээлээрээ, Монгол бүсээрээ, Монгол малхайгаараа тийм ээ. Бүрхээрээ Монгол титмээрэн гоёх юм бол бид фимер сүр сүлд маань мадарч явдаг юм болно гэж тийм ээ. За үүнийг л ахуй гэж хэлээд байгаа юм. Төр бол ахуй юм шүү. Ахуйд төр юм шүү. Энэ таны цэцэн мэрэгэн ухаанаар дэлгэрч хөгждөг хайрлан энерхийн гэрлэр сацарч байдаг. Гэрлэн бие чинь аавраа чинь ахуй байх ёстой юм шүү гэж. Тэгтэл боддын гүн ухаан энэнийг шарын шажин энэнийг нуучхаад тийм ээ гүн ухаанд бол ёг сутра гэж байна л да тийм ээ
цэцэн мэрэгэн бясалгалын цэцэн мэрэгэн ухаан гэж тийм ээ. Тэгтэл энэнийг хүрд чакра гэдэг тийм чакра кундалини гэдэг гадаад нэрээр нэрлээд биеэс нь ахуй биеэс нь буюу булчирхаанаас нь салгаа тавьчих дээр энийг хоосон чанарын онол болно шүү. Энэ ахуй биш шүү гэж хэлээд байгаа юм баггүй. За энэ ахуй гэдэг бол энэ. За хоёр өөр тооллоор цагаан сараан тэмдэглээд байгаа. Нэг нь ноддын зурхаагаар, нэг нь сарны зурхаагаар тэмдэглээд байгаа байхгүй. Азийн цагаан сар гэдэг тийм ээ. Тэгээд зарим жил сараар зөрөөд байгаа шүү тийм ээ. Одоо Азийн манайд 2 сарын 2-нд болж байхад одоо Азад 3 сарын 2-нд болдгоо 3 сарын 2-нд ч цагаан сар байхгүй л дээ. Ер нь нэг сараар зөрдөг явдал 1 сарын 28-нд болж байхад 2 сарын 28-нд цагаан сар болдог ч юм уу тийм ээ. Энэ 1 сарын 28-наас урагшаа цагаан сар байдаггүй, 2 сарын 28-наас хоошоо цагаан сар байдаггүй. Тэрнийг та нар бүгд ухаан юун дээрээс үзэж болно. Тэгээ энэ хоорондоо сарны зурхай, оддын зурхай хоёр ингээд тоолол алдаад байгаа юм аа. Үүнийг үзэл онлын дайн гэж хэлсэн байгаа байхгүй. Тийм үед бид яах ёстой тийм ээ? Цагаан сар гэдэг бол хүүтний их хөхтэй мэрэгэн хаана байх вэ гэдгийг мэддэг байсан. Яг тэргээрээ сартай яаж давхцж जैन тохиож байж гэдэг юм уу. Тэргээр нь хөөжгөөд оддын зурхайгаар энийг хийдэг байсан. Гэхдээ би бол зурхайч биш. Ер нь бол барьдаг зарчим нь тийм байсан. Тэгэхээр нөгөө сараар юм уу өдрөөр бас заримдаа зөрчсөн явж байдаг шүү дээ. Азийн цагаан сар тийм ээ манайх өдрөөр зөрчсөн явж явах ийм явдал байдаг. Тэгээд одоо энэ тэрний худлаа энэний зөв гэдэг нэг баахан зөрүү хуваанл гаргачихаа тийм ээ календар гаргачихад тэгээд биднийг үүмүүлээд божигнуулаад байдаг юм байгаа. Энэ бол цэцэн мэргэндээ биш ээ. Энэ бол зүгээр үзэл онлын дайн шүү. Тийм учраас сараан ажиж байгаад тийм ээ цагаан сарын битүүн гэдэг чинь тийм ээ 30 болоод өдөр нөгөө сар маань өдөр нартай орой нар жаргахад сар битүү жаргаа явчихдаг. Тийм үү? Цуг жаргаа явчихдаг. Тийм учраас бид нэр сарыг харддаггүй тийм ээ. Тэгээд шинийн нэгэнд сар харагдахгүй. Тэгээд шинийн хоёрынд сар харагддаг шүү дээ тийм ээ. Шинийн хоёрын саранд одоо ингээд нөгөө тэр нөгөө богц төрөвчрийн далснаа л гэдэг. Тэр чинь бол одоо бас тийм сайн ч юм уу ч юм уу зүгээр шинийн хоёрын сарыг шинжээд за энэ цагаан сар алдаагүй юм байна гэдгийг ойлгоно. Тэгвэл тэр чинь нөгөө тэнгэрийн буюу окторгын тэр нэг бүгцэн бөөзөн гэж газарчцэн окторгуйчцэн гэж хэлдэг. Тэр од шинжих шинжилгээгээр энэ чинь өвгдүүд ерөөсөө алддаггүй байсан. Энэ одоо энэ чинь энэ сард ийм болох нь нэгээд од шинжээд, сар шинжээд, нар шинжээд. Тэгэхээр жишээлх юм бол шинийн 2-ны сар тийм ээ босоо байвал сайхан жил болох нь. Шинийн 2-ны сар уюудх юм бол цагаан сарын шинийн 2-ны сар шүү тийм ээ. Уюудх юм бол энэ хэцүү жил цас шуурга ихтэй тийм ээ. Байгалийн хямрал ихтэй их айхтар жил болох нь гээд ингээд мэдээд тэрнийг шинждэг ухааныг окторгуйч зөн гэж хэлдэг байсан. Энэгээрээ бол алддаггүй байсан юм шүү. Ингээд бид нар нөгөө өвгдийнхэн уламжлалыг мэдхэн байгаад тэгээд тэр эрдмээс нь холдоод ирэхээр л энийг дандаа зөрүүлж зурхаа хийгээд байдаг нэг юм болчиход байгаа. Тийм учраас бид одоо яах ёстой тийм ээ? Хөхтэй мэрэгнэ хоомарлаан тэгээд сараан ажиж жагаад бид нар окторгын зурхаагаараа за энэ нь алдаатай байна, тэр нь зөв байна гэдгийг бол шинжиж болно. Битүүн гэдэг бол сар байхгүй шүү дээ тийм ээ. За гэлалаа гоё гэрэлтэж байна шүү. Ураг удан талаар асууя. Ургийн засаглалыг ямар эдэм намаар хийдэг вэ? Алтан дээд гэрээнд аль хэсэгт нь гардаг вэ гэж. За энэ бол алтан дээд гэрээнд ургийн засаглалыг 30 хаан Чингис боловсролын 35 эрдэм буюу 99 чуукар гэдэг дотор бүгд багтаж байдаг. Тэгээд энийг мөрдчихдөр ахуйдан ахуй болгосон нь бол ургийн бичиг тийм ээ угийн шастар энэ зураглалаар гаргаад тэгээд түүхчлэлээр гаргаад хадгалдаг юм байгаа юм. Тэгээд
Ургийг бол 9 үедээ сахи тэгээд овог дотроо бол одоо ураг саллаа гэд 9 дахь үеийн өвөөгөөс тийм ээ тоолсон 9 дахь хүүхэд нь ураг саллаа гэд одоо удам дотроо овог дотроо тийм ээ ястан дотроо хоорондоо гэрэлж болно. Тэгэхгүй бол цус ойртолт буюу одоогийн Паркинсоны өвчин, Дауны синдром, Альцгеймер гэдэг өвчнүүд болдог юм шүү гэдгийг хэлсэн байдаг. Тэгээд бидний ургийн бичгийг 24 оноос буддын гүн ухаантай цэцэн мэрэгэн ухаантай тийм ээ нөгөө шарын шашин хар тамхи шашин тамхи хар тамхитай адилхан гэж хэлээд устгахтан 24 оноос бидний ургийн бичгийг шатаасан. Харин өвөр Монгол ахын дүүст бол 61 оноос болов 60 оноос болов соёлын хувьсгал гэж нөгөө Маогийн соёлын хувьсгал гэдгээр энийг устгаад тэгээд 72 онд эргээд нэг 12 жил яг л 12 жил үргэлжлээл тэгээд нөгөө соёлын хувьсгал төгсөөл Дэн Сяопин өвгөн гарч ирэнгүүтээ нээлттэй хаалганы бодлого гэдгийг хийснээр соёлын хувьсгалаас гарсан байдаг учраас өвөр Монгол ахын дүүс ёс заншлаан болоод энэ ургийн бичиг сахидаг энэ ургийн засаглалыг бол маш сайхан авч явсан байдаг юм билээ. Оюунлаг эрдэмтэнүүд нь тийм ээ бас мэдхгүй одоо бас Монголсын улсууд ч зөндөө бий тийм ээ. За ингээд алтан дээд гэрээ бол ерөөсөө тэр чигээрэл энэ ургийн соёлыг сахидаг тийм ээ. Ерөөсөө нэгдүгээр ургийн соёлыг сахидаг энэ генетикийг мутацид оруулахгүй байх дархлаа болж явсан гүн ухаан, хоёрдугаар даавар гормоныг ариун чанарт байлгадаг гүн ухаан, гуравдугаар сүнсний боловсрол буюу энергийн боловсролыг ариун чанарт байлгадаг ийм гурван ухаан энэнийг соёлоор бадраах, нийт хэмээр бадраах, төрөөр бадраах гэдэг гурван тайлаар тайлсан байгаа шүү. Энэ дотор бүгдд нь багтаж явж байгаа юм юм. За умаар хутаа монголчууд хоол хүнсийн Христ шашинтан шиг зоглох бүртэн талархдаг бус жилдээ ганц удаа өрөөдөг гэж та айлдаж байсан. Энэ цагийн цагаан сарын эдээ шүүсэн өрөөж байгааг хэлж өгнө. Яг үнэн. Цагаан сар хаврын тэргүүн сарын шинийн 1-ээс 15 хүртэл өрөөгöd бүтэн жилийн даадаг тийм ээ. За гэрийн найр хийх дээр гэрийн найрын дээр ерөөлчөн авчирч жагаад ерөөж жагаад бүтэн насаан даадаг гэр өргөөтэй байсан юм баггүй юу. Тэгээд тэр нь намар болдог тийм ээ. Намрын 17 хорж болдгоо хормын өдөр гэдэг чинь их тайллага үйлдэх өдөр гэж нуур тайллага үйлдэж олонд түгээж байдаг гэж юм ээ. Энэ алтан дээд гэрээнд тэгж дурдсан байгаа. Тэгээд намрын 17 хаврын тэргүүн сарын шинийн 1-2 бол тэр жилдэн цагаан сараар нэг цагаар нэг цагаан сараар нэг цаднаа гэж тийм ээ. Тэгээд цагаан сараар бүх одоо орон сууц байран тэр одоо эдлэл хэрэглэл сав суулгаан тэгээд тэрэн дотор нь орж ирж байгаа хоол болгоныг ариун болох тэр ёс заншлыг цагаан сар цагаалах гэж хэлээд байгаа юм баггүй юу. За тэгээд намар бол бүтэн жил бүтэн насаар нь гэр өргөөгөн ерөөсөөр угаад өмнөх нь сагалдарганаас авахуулаад хамных нь үдээ хүртэл ерөөлийг шингээж авдаг амин чанартай буюу амьд эсээс бүтдэг юм байхгүй юу. Тийм учраас 2012 онд нөгөө дэлхийн сүнэн гэдэг буюу Маягийн тоолол хойнлын дууссан тэр үед Монгол гэр өргөө маань супер орон сууцад орсон байгаа тийм ээ. Энэ бол тэрэн дотор орсон ямар ч хүнсээ хоруу чанартай болдоггүй ийм ариун дагшин гандан юм аа гэж ойлгож болно тийм ээ. Ийм л юм баг юм. За улбав хөөрөг зэрэг нь хэдийнээс болон хаанаас гарал үүсэлтэй вэ? Монгол уламжлалын эдээ болон эд мөн үү? За энэнийг одоо ул боо гэдэг нь ёстой хятадууд биднэрт нэрлсэн ул боо гэж тийм ээ. За монголоор энийг хэвийн боо гэж зассан байхгүй юу тийм ээ. Хэвлээд тарчдаг боо тийм ээ. За тэгээд самнаа боо тийм ээ. Хавсай боо, хэвийн боо гэж нэрлэн шүү дээ. Ул боо гэж ерөөсөө нэрлэдэггүй юм тийм ээ. Энэ бол хятадууд биднийг доройтуулж доромжилж өгсөн нэр байхгүй юу тийм үү. За тэгээд Евэн гэж тийм Евэн сар гэдэг. Одоо Евэн давх муул гэдэг юм тийм ээ. Тэгэхээр нөгөө Евэн өгөөд энэ дотор одоо тэр ховлон Юан улсыг дарахын тулд Евэн дотор нөгөө захиа илгээж исэн байгаа. Тэгээд гурвалжин будаа боогоо тэгээд тэрэн дотроо захиа илгээгээд тэдэн сарын тэдний өдөр хятад үндэстэн бүгдээрээ босч Юан гүрнийг бөхөөнө гэж
захидал илгээж ягаад яг тэр өдрөө дайтаад тэгээд ян гүрнийг хятадын нутгаас хөөж гаргаад Монгол угсаатныг тийм ээ тэгээд дампуурлд руу эргээд орсон байдаг байхгүй юу. Тэгээд энэ нь одоо бол Яныг мөхөөсний баяр гэж тэр 9 сард бидний нөгөө цагаан сар болно гэд зарим улсууд донгосоод байгаагийн тэр чинь Яныг мөхөөсөн баяр гэж хийдэг байгаа шүү. Өөр Монгол ахмад бас энийг сайн мэднэ. Тэгсэн мөртлөө төрн Ян гүрэн манай төрөөл гэдэг шүү тийм ээ. Ийм л дан хийгээд байгаа. Үзэл онлын дан гэж юм л дээ. За тэгэхээр хөөрг тийм ээ. За хөөргийг одоо бас шиг ордост бол хөөргийг хөхүүр гэж нэрлэдэг юм тийм ээ. Энэ за хөөргийг бол чулуун гурван дарлага гэж нөгөө жинс гэж энэ дээр нь отго гэж энэ дээр нь зүүж өгөө тийм ээ. Ингээд одоо одноос сансраас авдаг зөнгийн чулуун дарлагаар дарахаар нь Монголын өвгөдөд тэрнийг хариулга болгоод эндээс чинь ийм чимэг зүүчүүл гоё юм гээд жинс гэж нэрлэдэг болов тийм ээ. Отго жинс хоёрын чинь нэг нэр байгаа ш. Отго жинс зүүн гээд. Тэгээд энэ дээрээс нь тогсын ч юм уу, бүргэдийн ч юм уу, шонхрын ч юм уу тийм ээ. Одоо ялын ч юм уу ингээд өд зүү зүүцсэн байгаа ш. Тэгээд нөгөө сэрэмсрээ хамгаалаад үлдсэн байхгүй юу. Тэгээд чулуун дарлага нь ингэж зассан. Хөөрг барилаа та нарыг монголчуудыг энэ чулуу шиг атгаж байх болно гэх дээр нь Монголын өвгөдөдс тэрэн дотор юу хийсэн юм тийм ээ. Эмийн ургамлынхаа үрийг нунтаглаж байгаад тэгээд тэрэн дотор одоо чинь хүний дархлааг маш өндөр болгодог одоо онцор гадна дэрзэд гэж ном бий маш гайхамшигт хөрмийн чуулган гэж тэр номон дотор байдаг л да тийм ээ. Дэв сан 13 гэж нэг там бий. Тэр 13 эмийн ургамлын ах ордог гэсэн үг байхгүй юу. Тэгээд түүнийг хөөргөн дотроо хийчихэд хамартаа шингээж авчгаад тэгэхээр дэвсэн 13-ын тайлал дээр байдаг юм л да. Энэ нөгөө хамрын тамхи бэлдэж байсан уламжил нь байхгүй юу. За энэ тамхи гэдэг үг шүү тийм ээ. Энэ тан тат гэдэг үг байхгүй юу. Тэгээд тэрний там хий дат, тамын хий дат гэдэг бол гайдсан байхгүй тийм ээ. Тэгээд нөгөө хөөргөн дотроо хийж угаад тэгээд ингээд одоо сүүлд 2000 гэдэг кинон дээр гарсан шүү дээ тийм ээ. Манжи 9 нэрүүг давдаг ирчүүдийн шингэж шилж авч байгаа тэрэн дотор хойлгийн махыг 3 жил нүдэж борцолсон хойлгийн махыг хийгээд энэс ганцхан халбагыг амандаа хийгээрэй. Амартаа биш шүү тийм амандаа хийгээрэй. Илүү хийх юм бол тойрын шүү, тэрийн шүү гэж тийм ээ. Болохгүй шүү гэд тэгээд тэр 2000 кинон дээр гарсан шүү дээ. Ингээд хөөрг өгөөд та нарыг атганаа гэхтэр нь хариулсан чулуун дарлагыг хариулсан дотор нь тан хийж байгаад одоо жишээлбэл дэвсэн 13-ыг хамартаа 2 өглөө орой 2 дат хамар руу чинь ямар нэгэн нян вирус тийм ээ бактери ерөөсөө нэвтрүүлэхгүй шүү гэдэг там байдаг байхгүй юу. Тэгээ одоо тэрнийг хөөргөн дотроо хийчихэд за тангаан дат гэж яах хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл коронавирус баяртай. Тэгээд яасан юм? Хөөргөндөө тангаан хийгээд хамартаан татчихад манж майч хийгээд нээчдэг байхгүй юу тийм ээ. Энэ 3 дахь даргалга нэг ганс хаш чулуун ганс буюу писүү ганс гэдэг ногоон хаш цагаан хашин ганс тийм ээ. Та нарыг хизээч тавихгүй энэ шиг зоож байна гэдэг ингэхтэр нь та нарыг хизээч дээш нь гаргахгүй бидгээд Монгол гутлынхаа улан дээр гөвж байгаад тэгээд Монгол гутлынхаа оймсны гадуур хизээч бүслэхийнээсээ зүүдэхгүй байсан багхгүй юу. Нөгөө хичнээн үнэтэй ганс байсан ч гэсэн тэр Монгол одоо уламжлаар аав маань насаараа зуучсан ганс гэд өглөөд явдаг тийм ээ. Тэр нь нөгөө сайн мэдээллийн шингээгээд чулууны дарлагыг засцсан байхгүй юу. Тэгээд өнөөдрийг хизээч өөд нь гаргаагүй гутлын төрөнд явуулсан байхгүй юу. Энэ чулуун 3 дарлага манжаас ирсэн дарлага үүнийг Монгол ухаан ингээд хариулцсан байхгүй юу. Тэгээд одоо тэр хөөргөд ганс тэр за жинсийг нь бол хэрэглэхээ байсан тийм ээ. Тэгээд энэнийг бол бид Монголын ёс заншил болтлон хэрэгжилж чадсан байгаа нь энэ шүү. За юм байна. За ингээд Монголын цагаан сараар бид хөөргөн зөрүүлж мэндэлдэг ийм ёс нутагт одоо Монгол нутагт болжээ. Алтайхан бол одоо тийм ээ 13 стангууд бол бэр гууж ирэхтэн хөөрг авсан бол энэ айл зөвшөөрлөө гэж үздэг байгаа ш тийм ээ. Энэ Монгол ёсонд ч одоо орж ирж нэвтэрсэн ийм зүйл тийм ээ.
Энэ мэтээр сайн сайхан байх юм бэлэг тэмдэг болгож аавынхаа хөргийг гэдэг юм уу өвгдийнхээ хөргийг ингээд өвлсөн бол тэр асар эрдэмтэй ингээд чулуу эрдмийн чулуугаар хийсэн хөрөг гэдэг бол тийм ээ барьсан эзнийхэн энерги шингэснээр үнэтэй байдаг болохоос нэг гой ганган үнэтэй эрдэнсийн чулуу байсан дач байгаагүй байхгүй. За юм бэ. За ингээд бидний за нэг асуулт ороод. За энд хариулаад бүгдээрээ өндөрлөе. Цоомоо өгшин алтан ирнүү цахим гянд нуу номонд хөх цустангууд Сирус одноос ирсэн гэж бичсэн байсан. Монголчууд бас тэр одноос ирсэн гэдэг еврей монголчууд адил нэгэн одноос ирсэн гэсэн үгүй шүү. Тийм ээ. Еврейчүүдийн Библи судар авсан нь Элохим гариг, Элохим мод гэж байдаг юм. Тэр Библи сударт нь бий, тийм ээ. Хуучин гэрээний Библи сударт нь бий. Харин энийг зөрчөөд Христийг цаазалж байгаад сатанизмыг хөгжүүлсэн. Библи сударт Элохим гаригийн Элохочууд гэдээ байгаа шүү. Тэр еврейгийн дайц, тийм үү? Харин Сирус гэдэг нь Монголын тэнгэр үзэл, Монгол ах байдаг хөхтэй мэрэгэн гэдгийг Монголын астрономчид Сирус болвол хөхтэй мэрэгэн юм гэж ингэж тодорхойлсон байгаа. Sirius A, B, C гэдээ байгаа. Энийг Аким багшийн бичсэн хөхтэй мэрэгний домогтой холбоотой нэг ном байгаа. Тэрэн дээр энэний тухай Sirius 1, 2, 3 буюу A, B, C-г Монголын өвгдөж айл хэдэн мянганы өмнөөс ах トゥ хөхтэй мэрэгнүүд гэдэг. Тийм ах トゥ гурван хөхтэй мэрэгэн ах トゥ гуруулаан байж гэдэг үлгэрт байдаг, домогт байдаг юм юмаа гэд бичсэн байгаа. Тэгтэл 21 дугаар зуунд Sirius A, B, C гурвыг олж астроном тодорхойлж байгаа юм байгаа юм шүү. Тэгэхээр Sirius бол хөхтэй мэрэгэн. Тэгэхээр Дурнвала Мелхиедникийн амьдралын цэцгсэн эртний нууц дээр энэний тухай байгаа юм тийм ээ. Энэ дэлхийн хүн төрлөختний их төрөл нь тэр нөгөө Нефилим төрөл гэж байсан юм аа гэдэг. Энэ бол эртний Египтийн төрөл буюу одоогийн монголчуудын хэлдгээр халтрууд гэж нэрлэдэг. Эндээс еврейгийн дээдс болдог юм байхгүй юу тийм ээ. Энэ бол их төрөл нь юм шүү. Харин эцэг төрөл нь бол Сириусчууд юм аа гэж хэлээд тэгээд Дурнвала Мелхиедник гэдэг их сэтгэгч бясалгагч монголчуудын тухай Сириус энэ монголчууд Сириусчууд юм байна гэж ганц ч өгүүлбэр байхгүй. Тэгээд тэрнийг тэнгэр нууцсан байхгүй юу. Тэгээд энэ эцэг төрөл нь бол Сириусчууд юм шүү гэж. Ингэхдээ энэ дэлхийн хүн төрлөختний генетик мутацид орохоор эцэг төрөл босч ирж энэний цусыг сэлгэж босгож өгдөг ясын цайруулдаг юм байхгүй юу. Энийг дөрвөн нэрээр ухамсар гэж улирал гэж энэ алтан дээд гэрээндээ хийсэн байгаа. Тэгээд Сома багш бол Ведийн соёлыг судалсан философч хүн тийм ээ. Харин алтан дээд гэрээг судалсан юм уу юу би мэдэхгүй ийм л юм байна. За ингээд та бүхэндээ талархлаа. Бүгдээр ингээд хүргээд энэ удаагийн лайвыг өндөрлөе. Цагаан сараас өмнө энэнийг олон хүнд дуулгаж өгвөл бид сайн сайхан амар амгалан байхын бэлэгдлийг цагаан сараараа дүүргэж авна шүү гэсэн ёроолоор та бүхэндээ өргөе. Ингээд цааш нь сайн уламжил түгээж өгөөрэй. Таалан сонсон та бүхэнд гүнээ талархлаа.